За, цагаан уучраас сурлын байна. За, үнэхээр бол энэ чиглэлийн мэдээлэл идэвхтэй gözөрсөн юм байна гэж байна. Өчигдөр хорооны хурдаас судалгаа санал хийсэн. Одоо хамгаалал хэрэгжих ёстой хэрэгжүүлэх заалтуудыг хэрэгжүүлээд үндэсэн гэж явж байгаа энэ хүмүүдийг засаж дүгнэлтээ өөрчлөөд их батлуулах хэрэгтэй хаа гэж бодож байна. За, дараа төлөвшсөн төлөвлөгч гэж байгаа бас үнэхээр тааж байна. Гэхдээ цагийн нөхцөл байдлыг ойлгох хэрэгтэй. 2013 оны 8 сард нэгдсэн хэмжээний дарга авсан. Тэр үеийг уурсан. Халдвартын засгийн инженерийн хэмжээнд болохоор дээврээс нь ус гоож 10-20 тонн тусчихсан. Компьютер гэрүүгээр дэжсэн ийм л орчин байсан. Нэгдсэн үеийн орчин нөхцөл сайжирсан. 4 жилийн хугацаанд. Чадах хэмжээгээр шинэ технологи нэвтрүүлсэн. Төсөл төрийн шугамар Азийн хөгжлийн банк гэхэд Цусны салбарын асуудал, ариутгын засаг, хогёгийн менежмент, энэ судлалын лаборатори гэх мэт орчны шаардлагаас хэмжээд болсон. За энэ чадах хэмжээгээр шинэ технологиудыг одоо яаж авах байхгүй бас яаж бол чөмөгчсний урандыг хөгжөөд бас амжилт хотрын холбоодог байсныг боловсон, эндээ хийж болсон. Төлөвийн ажлын хаалгын орон тусаг хийж болсон. Энэ хэмжээгээр тусламж үйлчлэлийн долд хөрөмжүүд сипафэтрестэй дүүргий болсон байгаа. Чамбарны хамгийн сүүлийн орчин үеийн эмчийн хөрөмжийг нийлүүлсэн. Гэх мэтчиндээ тооцсон модель нэлээд их юм байгаа. Гэхдээ урлагийн эмчийн хөрөмжийн дор хаяж 300 сая. Хэрэг би шийдэж чадаагүй. Эхний ээлжинд эмчийн ажилчдыг хөгжүүлэгчдийг орчин нөхцөлийг сайжруулах. За тэгээд өртөг багтаа харьцангуй шийдэх боломжтой асуудлуудыг шийдэж явуулсан шүү. Дараагийн шатны энэ төлөвлөлтөнд орцсон хэмжээс юм аа. Тэгээд сая би тэр 250 сая төгрөг юунд зарцуулах вэ гэдэг дээр ямар хүчтэй шинэ технологи нэвтрүүлэх гэж асуугаад байгаа энэ толгойд асуусан гэж. Самбай хэлээрэй. Дараагийн төлөвлөлтөд. За яа.